Энэ жил мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны салбарын хувьд 95 жилийн түүхэн тохиож байгаа. Энэ 95 жилийн түүхэнд өвөө, аав, хүү, удам дамжсан холбоочд маань энэ салбарыг түүчилэн ажиллаж ирээдүйн Монгол улсыг хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаамаа. Гэхдээ та өнөөдөр өдөр тутам таны хэрэглэж байгаа гар утас ажиллаж байвал, таны хэрэглэж байгаа интернет тогтмол хурдтай байвал, таны үзэж байгаа телевиз өнгө дүрсэн чанар сайтай байвал, таны шуудан цагтаа ирж байвал бид ажлаа сайн хийж байна, манай салбар ажиллаж байна гэж та мэдэрч болно. Мэдээллийг дамжуулах, нэвтрүүлэх, хүлээн авах үндсэн чиг үүрэг зорилготой харилцаа холбооны салбар тэртээ 1228 оноос ихтэй. Өгөөдөө хаан анхны морин өртөг байгуулж байсан нь харилцаа холбооны салбарын түүхийн хуудсыг нээсэн гэж үздэг юм. 1921 онд шуудан цахилгаан холбооны ерөнхий газар үүд хаалгаа нээснээр Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбарын эхлэл тавигдсан гэж үздэг юм. Манай улсын мэдээлэл шуудан харилцаа холбооны албан ёсны түүх 1921 оноос албан ёсоор бүртгэгдэн тэмдэглэгдэж үлдсэн байдаг. (1921 оны 11 сарын 5-нд Монгол Орсын хооронд найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Хаант Орсын мэдээлэл Монголын одоо газар нутгаар байрлаж байсан холбооны шугам шуудангийн салбарууд, телефон станц зэрэг одоо энэ байгууламжуудыг Монгол улсын мэдээлэл үн төлбөргүй шилжүүлснээр Монгол улсын одоо үндэсний харилцаа холбооны анхны суурь одоо тавигдсан гэж ингэж үздэг юм. За ардын хувьсгал яснаас хойших шинэ үеийн шуудан морин өртөөнөөс гадна автомашин, онгоц, галт дэрэг зэрэг олон төрлийн тээврийн хэрэгслээр тээдэг болсон юм. За 1925 оноос эхэлж автотээвэр манай шуудангийн үйлчилгээнд нэвтэрсэн. За энэ үед аймагуудын төвд сард 4 удаа шуудан хөргөдөг байсан байна. За 1926 оноос эхлэн Зөвлөлт Улбаат улс Монгол улсын хооронд онгоцоор шуудан тээвэрлэлт эхэлсэн ийм төвөгтэй юм. 1949 онд аймгийн төвөөс Сумдад хэвлэл шуудан хөрөх ажлыг ард түмний одоо хүч хөрөнгөөр зохион байгуулагддаг морин өртөөг халж автөртэй гэж энийг одоо байгуулж байсан явдал бол тухайн үед бол ард иргэдийг одоо өртөө улааны үүргээс чөлөөлөх томоохон арга хэмжээ болж байсан бас ийм одоо түүхтэй юм. 1957 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын харилцаа холбоо радио өргөн нэвтрүүлгийн хөгжил байршлын ерөнхий схемийг баталж 1960 оны 4 сарын 22-нд Хонгохрын радио станц анх удаа байгуулагдсан. За энэ үйл явдлын зэрэг Монгол орныг радио долгионоор бүрэн хангах боломж нээгдсэн ийм сайхан объект байсан. Хоёр дахь том объект бол 1960 оны 12 сарын 3-нд ашиглалтанд орсон. Бидний хил заншнаар төв шуудангийн барилга тухай үеийнхаар цахилгаан холбооны үйлчлэгээний төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан байна. Энд бол анх удаа Улаанбаатар хот гар залгууртай телефон станцаас автомат телефон станцад шилжүүлсэн. Энэхүү шуудан нь анх 10,000 номерын автомат цахилгаан станц, радио үйлслийн 2 том тоног төхөөрөмж, иштэй тейпing аппарат, хот хоорондын ярианы 20 компьютер бүхий заал, шуудангийн үйлчилгээ механик гэсэн цэгтэйгээр ашиглалтанд орж байжээ. Дараагийн нэг томоохон объектын тоонд бол 1967 оны 9 сарын 27-нд ашиглалтанд орсон манай төв телевизийн станц юм. 1966 оны 3 дугаар сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавих ёслол болж 1967 онд Монголын телевизийн телецамхгийг 193 м өндөртэй барьсан байна.
Улмаар 1967 оны 7 дугаар сарын 11-нд Монголд анх удаа туршилтын нэвтрүүлэг хийж, ардын хувьсгалын 46 жилийн ойд зориулсан концерт хүндэтгэлийн арга хэмжээг телевизээр дамжуулсан төвхтэй. 1970 оны 1 сарын 30-нд манай харилцаа холбооны салбарт том үйл явдал болсон. Энэ бол юу гэдэг зэрэг сансрын хиймэл дагуулаас зөвл толгойд улсын болоод Европын телевизийн программыг хүлээж авах боломж өгөхий сансрын холбооны газрын орбит станцыг одоо барьж байгуулсан. Дараагийн том объектын тоонд бол барилга байгуулалт, бүтээн байгуулалтын тоонд бол юу орох вэ гэхтэй зэрэг одоо 4000 км-ийн урттай 80 гаруй одоо дундын болоод эцсийн станцтай Аражив Эрлений шугам гэж том станцыг одоо бүх аймагуудын чиглэлд одоо барьж бүх аймаг ойролцоох сумдыг телевизээр хангах ийм боломжийг хангаж энэ Аражив Эрлений шугам амжилттай баригдаж дууссан юм аа. Мен 1966-аас одоо 70-аад оны дунд 70-аад оны эхэн үе ихэд бид энэ агаарын шугамын том эрг конструкц гэдгийг одоо хийж байсныг санаж байна. Энэ бол тухайлбал Улаанбаатараас Баян-Өлгийн хүртэлх агаарын шугамын эрг конструкц гэж одоо шугамыг хөндлөв тариаварчлах, бүх шугамын модны одоо 30%-ийг сольих, бүх шугамынхаа одоо шонг төмөр болоо төмөр бетоноор хөллөх, баруун зүүн шугам болгож 3-аас 12 сувгийн аппарат төхөөрөмжөөр тоногдож, аймагуудыг бол бүрэн хэмжээгээр одоо улс ба хот хоорондын ярианд шилжүүлж байсан ийм амжилтууд одоо гарч байсан юм аа. Монгол улсад ч одоо бүр ердөө ганцхан компьютер байсан одоо 70-аад оны үеэс хойш ер нь одоо компьютерийг Монголдо ер нь хийж болох нь үгүй юу гэдгийг бол мэрэгчлэтнүүд одоо тэр ер нь хүчээс хорьсон анхны одоо тохиолдлынх нь одоо нэг нь энэ оч компьютерийг одоо 1984 онд зохион бүтээсэн явдал байдгийг. 1990-ад оны ихээр Монгол улсад холбооны салбарын үүсэл хөгжилд шинэ үе эхэлсэлдээ. Тухайлбал 93 оноос 2003 оны хооронд технологийн шинжилгээ маш том төслүүд хэрэгжсэн. Цахилгаан холбоо 1, 2, 3, 4 гээд. За энэ төслүүдийн хүрээнд бол урд нь аналог технологи ашиглаж байсан. Тэрийгээ бид одоо орчин үеийн том технологид шилжүүлэх энэ том технологийн шинжилгээ ажил явагдсан. Энэ ажлыг одоо хийхин тулд мэдээж гадны хөнгөлөлтөд зээл тусламж тухайлбал юм бол Азийн хөгжлийн банк, Нордгийн хөгжлийн сан, Германы сэргээн босголтын банк, KfW гэдэг ингээд олон газруудаас одоо тэр үед хөнгөлөлтөд зээл тусламжуудыг бол ашиглаж Монгол улсын хэмжээнд дамжуулах байгууламж, холбогдлын байгууламж, кабель шугамын өргөтгөлийн маш том ажлууд хийгдсэн. Ингэснээрээ бол үндсэн одоо цөм станцыг бол тоон технологиор сольсон. Сумын түвшинд хүртэл одоо автомат холболтоор шууд одоо хэрэглэгчид дуудаж ярьдаг. Ийм зах зээлийн шаардлагад нийцсэн ийм үйлчилгээ бол амжилттай нэвтэрсэн. Тухайн үед бол мэдээж цахилгаан холбоо компани маань бол монопол байдалтай байсан байгаа. Тэгээд нэг яг тухайн үед бол анхны үүрэнгүүд гарч ирээд ингээ үйл ажиллагааны чигдрээд ингээ тоон олшроод ингээ өрсөлдөөн гэдэг юм маань бол бас нэлээд өргөжж эхэлсэн. Тэгээд энэ өрсөлдөөнийг бол аль аль талдаа шудраг байх гэдэг үүднээс бол манай компаниг бол анх бол үүсгэн байгуулсан гэж бол ойлгодог. Яг одоогийн байдлаар бол 17,000 км шилэн кабелийн сүлжээг нийт 21 аймгийн 287 сум суурин газрыг хамран энэ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид нар үндсэнд STM 16 буюу 2.5 ГГ, STM 64 буюу 10 ГГ гэдэг ийм хоёр үндсэн том ирэнг болж ажиллаж байгаа. Харилцаа холбооны салбарын хувьд бол өөрөө одоо орчин үеийн технологи ашигладаг, шинэ төслийг ашигладаг учраас хүмүүсийн ур чадвар бол өндөр байх шаардлагатай. Түүнийг дагаад байнга хөгжиж яадаг. Өгч байгаа үйлчлэгээр буцаад хэрэглэгчтэй хөгжүүлдэг.
анхны гадны одоо томоохон төслүүд ингэж хэрэгжсэн учраас хүн хүчнийхээ хувьд, боловсон хүчнийхээ хувьд бол хамгийн түрүүнд одоо жишээлх юм бол англиар ярьдаг хэлтэй улсууд хамгийн түрүүнд харилцаа холбооны салбарт бий болсон. Гадны улсуудтай, гадны мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг хамгийн ихний салбар харилцаа холбооны салбар болж өөрсөн. За үүний хажуугаар 90-ад оны дундуураас тухайлбал юм бол 96 оноос эхлээд манай салбарын хувийн хэмжлэл хүчтэй хөгжиж эхэлсэн. Тус оны 308 тоо тушаалаар харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн анхны даргаыг томилсон бөгөөд анхны үүрэн телефон эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон нь Mobicom компани байлаа. Mobicom корпорац 1996 онд Монгол улсад анхны үүрэн утасны сүлжээ нэвтрүүлсэн. Тухайн үед гар утас 1 кг жинтэй хүнд байсан бөгөөд дөнгөж хэдхэн дугаараар тэмдэглэх багтаамжтай байсан ч ард иргэдийн харилцаа холбооны хэрэглээнд цоошин товсголыг авчирч байжээ. Азийн хөгжлийн банктай ярьж бид нар экспертүүдээ анхны одоо экспертүүдийг хамтарч ажиллах, урилга явуулаад Азийн хөгжлийн банктай судалгаа явуулсан. Энэ харилцаа холбооны салбарын ялангуяа тэр тусмаа үүрэн холбооны салбар дээр одоо яаж бид нараас цаашаа хөгжүүлэх вэ гэдэг. Тэр судалгаан дээр бол нэг одоо ярихад бас их дурсамжтай юм байдیں۔ Тэр тухайн үеийн судалгааны үр дүн юу гэж харж ирсэн бэ гэхлээр ер нь 2000 он гэхэд Монголын одоо үүрэн холбооны хэрэглэгчид 3000 байх юм байна гэж тэр үед гарч ирсэн. Тэгээд 99 онд бид нар энэ салбар дээр анхны одоо prepaid гэдэг нь урьдчилсан төлбөрт үйлчлэгийг нэвтрүүлдэг. Тэгээд 2000 онд бол Монголын үүрэн холбооны хэрэглэгч бол 40,000 болж ирсэн. Өндөр хөгжилтэй орны хөрөнгө оруулалт одоо шинэ технологи дээрээс нь менежмент одоо энэ салбарт нэвтрэмж гэдэг салбарын хөгжлийг бүр хурдсгсан ийм том үйл явдал болсон. Тэгээ 99 оноос бол 2 дахь өөрийн холбооны компани тиймээс Cadel компани бас үйл ажиллагаа явуулж ирснээр илүү одоо өрсөлдөөнт орчин бий болоод 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдын 79 тоо тушаалаар харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг шуудан захиргаа холбооны газрын дэргэд бие даасан байдалтайгаар зохион байгуулсан байдаг. Тус ондоо өрн телефоны 2 дахь тусгай зөвшөөрлийг олгосон Skytel компани байсан юм. Үйлчлэгээ гэдвэл мэдээж хэрэг одоо хэрэглэгчид тийм ээ өөрийнх нь одоо өсснөөс илүү төвшөнд бид нар үйлчлэх. Хэрэглэгчийн одоо хэрэгцээ шаардлагыг хангасан сайн бүтээгдэхүүн гаргах. Дээрээс нь үйлчлэгийн одоо стандартуудын сургалтууд бол байнга явагддаг. Ингэснээрээ бол буцаад хэрэглэгч маань өөрөө илүү хөгждөг. Тухайн үед хийж амжихгүй байсан, хөрөнгө оруулалт дутмаг байсан энэ аслагдсан сум суурин газар хөдөө орон нутгийг холбоочуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан юм аа. Энэ ч үүргээ G-Mobile оператор ганцхан жилийн дотор амжилттай хэрэгжүүлж аслагдсан сум суурин 125 газартай үйлчлэгээ хүргэж байсан. Тэгвэл бид нар өнөөдөр сум суурин газар гэж ярихаа болоод аж ахуйн хамгийн бага нэгж баг гэдэг төвшөнд нь хүртэл өрн холбоог хүргэх үйл ажиллагаа хийсээр байна. Өнөөдрийн байдлаар бид нар 500 гаруй багт улсын хэмжээнд өрн холбооны үйлчлэгийг хүргээд байна. Зөвхөн аслагдсан сум суурин газрыг холбоожуулах биш, Улаанбаатар хотыг ухаалаг системд холбох тэр дундаа харилцаа холбооны дэд бүтэц төдийлөн хүрээгүй байсан гэр хорооллын айл өргүүдэд интернет хүргэх зорилт дэвшүүлжээ. Үр дүнд нь өнгөрсөн 20 жилийн гэр хорооллын 30 мянган айлыг интернет ертөнцтэй холбосон байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслийг ухаалагжуулах төсөл хэрэгжүүлж 1200 гаруй тээврийн хэрэгсэлд интернетээр дамжин төлбөр тооцоо хийх систем нэвтрүүлжээ. Өнөөдөр дэд бүтцийн хүрээнд бүх аймаг руу зам очиж байгаач бүгд хадуу хужилттай биш юм. Тэгвэл 21 аймаг 300 гаруй сумд шилэн кабель очсноор харилцаа холбооны 2 дахь дэд бүтэц хөгжлийнхөө дээд түвшинд очжээ. Дэлхийд даяар мэдээлэл харилцаа холбооны 4-р үеийн хөгжил шилжиж байгаатай бид ч мөн хөл нийлүүлэн алхаж байна. Өөрийн холбооны оператор бий болчоод тухайн үед бид нар бас олон чиглэлийн бодлогоор дэмжсэндээ. Тухайн эхний 5 жилд нь одоо татвараас 100% чөлөөлж ялаа. Дараагийн 5 жилд нь 50% чөлөөлж ялаа. Энэ бол энэ салбарын хөгжлийг одоо түргэх гээд энэ салбарын хөгжилд одоо их олон талаараа тусдын болсон гэж ингэж боддог.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Mobicom корпорац нэг их 80 гаруй төгрөгийн шууд хөрөнгө оруулалтыг Монголын эдийн засагт оруулсан байдаг. Үүний тэн хагас нь дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулагдсан бол нөгөө хагас нь Монгол улсын төсөвт орлого хэлбэрээр төвлөрсөн. Мөн шууд бусаар олон зуун тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотоодын ханган нийлүүлэгчдэд болон 13 мянган шинэ ажлын байруудыг бий болгоход зарцуулсан байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн нэг цэгээс иргэд 233 төрлийн үйлчилгээг нэг дөрөөс авах боломж бүрдсэн юм. Мөн цахим түүц машиныг улс даяар ашиглалтанд оруулснаар мэдээлэл технологийн дэвшлийн тусламжтайгаар төрийн үйлчилгээг иргэдэд ойр дөхөн болгосны нэг жишээ юм. Өнөөдрийн байдлаар 200 мянган хүн цахим паспорт буюу тоон гарын үсэг авснаар банкны төлбөрийн үйлчилгээнд дэвшил авчрах юм. Радио телевиз тоон систем чиглэж байгаа нь Монгол улсын хаанч байсан мэдээллийн их усүртэй байх, тэрнийг ажил амьдралдаа өргөнөөр ашиглах ертөнц бий болж байна. Яг энэ утгаар нь авч үзэх юм бол би бол энэ манай мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын дэд бүтэц бол яг 21 аймаг 330 сумдаа өгсөн хамгийн анхны дэд бүтэц гэж хэлэхээр байгаа. Өнөөдөр бол 21 аймгийн төв дээр нь 300 гаруй сум бол шилэн кабелаар холбогдсон. Үлдэж байгаа нэг 30-40 сум нь бол сансрын болон бусад хөдөлгөөнд операторын энэ одоо технологиор бол интернет болон энэ үйлчилгээнд бол холбогдсон байгаа. Энэ утгаар нь бол 21 аймаг 330 сумдаа өгсөн дэд бүтэцийн хамгийн анхны том сүлжээ гэж бол хэлж чадна. Одоо бид нар нэгэн тийм том хурдны замтай болсон учраас дээгүүр нь явах машин дэргэндээ бол анхаарах ёстой. Тэгээд энэний хамгийн том эхний алхам бол төрийг иргэдэд бизнесийг иргэдэд бол ойртуулж өгөх хамгийн гол алхам бол энэ салбар дээр бол тулгуурлагдаж явна. В 2004 онд би даасан ерөнхий сайдын шууд харьяаны агентлаг болж ингэж байгуулагдсан. 95 жилийн түүх, сүүлийн энэ 20 орчим жилийн түүхэнд бол үе болгон өөрийнхоороо их ажлыг хийсэн. Зүгээр миний хувьд бол бахархаж явдаг нэг зүйл бол яг энэ мэдээллийн технологи гэдэг энэ утга орж ирсэн харилцаа холбооны салбарыг бол анх одоо яг энэ утгаар нь бол ахалж ажилласандаа би сэтгэл өндөр байдаг. Энэ мэдээллийн технологийн салбарыг бусад салбарт нэвтрүүлэх. За бусад салбар дээр мэдээллийн технологийн мэргэжлүүдийг дажидуулах. Тэгээд бус салбарын хөгжлийг энэ одоо шинэ технологийн дэвшлэр дэмжих гэдэг энэ агуулгын хүрээндээ бид одоо бие даасан ерөнхий сайдын шууд агентлаг байгуулад тэгээд агентлаг байгуулагдсны дараа бүх яамдууд дээр бүх агентлагууд дээр мэдээллийн технологийн ажилтан гэдэг шинэ оронтой бий болгочихсон. Тэгээд мэдээллийн технологийн зөвлөл гэж анх одоо тэр үед байгуулагдаад тэр зөвлөл бол тухайн бүх салбарыг хамаарсан мэргэжлүүдийг хамт сууж яагаад хөгжлийнхөө юмыг ярьдаг ийм зөвлөл байсан. Энэ хэрэглээний өөрчлөлтийн суурь нь бол энэ 2004 оноос энэ захин Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлээд бүх сум суурин газарт шилэн кабель бий болоод өрх бүрт компьютер одоо анги сургуулиудад бүгдэнд одоо компьютер өгсөн гэх мэтлэн ингээд ер нь компьютер интернетийн хэрэглээнд шаардлагатай бүх дэд бүтцийг бэлтгэж ингэж явсны үр дүн нь 2010 оноос эхлээд илүүтэйгээр одоо гарч ирсэн. За 2010 оноос мөн бас одоо технологитой холбоотой шинжилгээ дэлхийд дээр явсан. Энэ технологийн шинжилгээг бас Монгол улсад хувийн хөгжлийн салбарууд хөрөнгө оруулснаар ингээд дараагийн хэрэглээний юм шинэ үе бий болсон юм байна. Гэхдээ ер нь сүүлийн үед бол иргэдчдийн шаардлагууд өрөл өндөр болж байгаа. Одоо ялангуяа тийм одоо өндөр хурдны өргөн зурвалжын үйлчлэгнүүд ороод ирж байгаа үед бол аль болохоор өндөр хурдыг бол хэрэглэж хүсэж байна тийм ээ. Одоо интернет өндөр хурдаар холбогдох, томоохон файлуудыг даатгах тийм ээ. Өндөр том контентуудыг бол биднээс бас хүсэж байна. Тэрний дагуу бид нар өөрийн холбооныхаа үндсэн технологиг тийм дамжуулах технологиг сайжруулахаас гадна бас хажуугаар нь контент тийм ээ агуулга аппликейшнуудыг бол бас одоо хэрэглэгчтэй шаардсан хэмжээнд нь өгөх ийм шаардлага гарч ирж байна. Дэлхийд даяар бид нар 4G, LTE гэх технологи ярьж байна. Тэгэхэд өнөөдөр бид нар бол 4G-г хэдийгээр 3 сая хүнтэй одоо хөрөнгө оруулахад эргэж өөрийнхөө хөрөнгө оруулалтаа нөхөх маш их одоо хүнд хэцүүч манай салбарынхан маань бас энэ бусад улстай нийцсэн хөгжлөлийнх нь алхаатай хөл нийцсэн энэ том хөрөнгө оруулалтынхаа болон хөгжлийнхаа бодлогыг бол яг энэ дэлхийн хөгжингүү орнуудтай бол нэг цаг хугацаанд хийгээд явж байгаа нь бас энэ салбарын гол онцлог болж байна. Тухайн үед бол бас л их олон сонголтууд байжсэн дөө. Бид одоо улсын төсвийн хөрөнгөөр ингэж тоон технологи шилжүүлээгээд
Тэгээд тухайн үед хятад улсаас сал ирж ирсэн. Телевизийн тоон технологийн хятадын стандартыг авах юм бол бүх хөрөнгө оруулалтыг хятадын тал өөрсдөө гаргая гэж. За Японы талаас бас сал ирж ирсэн. Тоон технологийн Японы стандартыг авах юм бол бид одоо бүх суурилуулалт үйлчлэгийг чинь хангаж өгье гэж. Тэгээд тухайн үед бид одоо олон талаараа хэлэлцсэн. Засаг дээрч одоо бас ярьжсэн санаж байна. Тэгээд ерөөсөө хатуу зааж өгсөн Европ стандарт гэдэг. Тэгээд одоо энэ тухайн үед улсын төсвийн хөрөнгө 17 тэрбум байсан гэж санагдаж байна. Ерөөсөө Евро стандарт гэж хатуу стандарт зааж өгөөд одоо энэ анхны одоо тоон технологийн төхөөрөмжүүдийг энэ юмнуудыг оруулж ирж байна. Тэгээд бид одоо 4G сүлжээг үнэхээр бусад операторуудаас хамгийн түрүүнд оруулж нэвтрүүллээ. 4G LTE 4G сүлжээ бол одоо 3G сүлжээтэй харьцуулах юм бол 10-аас 20 дахин их өндөр хурдтай ийм сүлжээ байж байгаа. Тэгэхээр энэ сүлжээгээр одоо төрөл бүрийн мультимедиа тем контентыг үзэх ийм боломжтой. Одоо манай салбар хөгжлийн дараагийнхаа үе шатанд орж байна. Энэ жил бид өндөр хурдны хөдөлгөөнт интернетийн үйлчилгээ болох 4G LTE-г нэвтрүүлж байна. Ер нь бол одоогийн чиг хандлага бол хөдөлгөөнт өргөн зурвалсын үйлчилгээ, суурин өргөн зурвалсын үйлчилгээ хоёр бол нэгдмэл байдлаар нэг л яг fixed mobile convergence гэж байгаа. Энэ одоо чиглэл рүү бол маш хүчтэй явж байгаа. Зөвхөн одоо өргөн холбоогоор бид өргөн зурвалсын үйлчилгээс гадна IPTV OTT системээр дамжуулаад өргөн зурвалсын үйлчилгээнүүд тийм ээ болох одоо интернет суурьсан үйлчилгээнүүд шүү дээ тийм ээ. Одоо нэг сошиалууд байж байгаа. За YouTube видео үйлчилгээнүүд, том контент аппликейшнуудыг татж хэрэглэх юм болцоотой болж байгаа. За энэ бол бас хэрэглэгчдийн хувьд бол олон улсын хэмжээнд бас тийм өндөр хөгжилтэй явж байгаа улсуудын хэмжээнд одоо монголчууд маань адилхан хэрэглэх ийм боломжийг л бид байнга л одоо бий болгохын төлөө салбарынхан бол за чармаач ажиллаж байна. IPTV технологи нь нэг шугамар телевиз, утас, интернет гэсэн 3 цог зүйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, дамжуулах технологи юм. Уламжлалт кабелийн телевиз, интернетийн компаниудтай харьцуулахад IPTV нь үйлчилгээний чанар, хурд зэргээр илүү өндөр түвшинд хүрсэн юм. IPTV-гээс хүссэн сувг нэвтрүүлгээ ухрааж үзэхээс гадна кино сангаас Монгол болон гадаад киног түрээслэн үзэх боломжтой юм. Бид Unitel Group Unitel компани байгуулагдсанаас хойш зөвхөн үүрэн холбоогоор одоо цаашдаа өргөжиж хөгжинэ гэж зориогүй. Үүрэн холбоо бол мэдээж бидний одоо үндсэн гол чиглэл мөн. Гэхдээ бид нэр цаашдаа өөр салбар руу бас нэлээд эрчимтэй орох ёстой юм байна. Бизнесээ өргөжүүлэх, хөгжих ёстой байна гэдэг үүднээс бид нэр энэ IPTV-гийн одоо бизнес рүү орсон. Энэ бол үнэхээр бидний хувьд телевизийн салбарт хийсэн цоошин хувьсгал байсан. Бид 5 жилийн өмнө одоо энэ үйлчлэгийг оруулсныг манай Монголын хэрэглэгчд бол мэдэж байгаа. За энэ үйлчлэгийг өнөөдөр одоо 100 гаруй мянган айл өрх Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багнуур, Налах гэдэг ийм газруудад маш одоо өргөн дэлгэр ашиглаж байгаа. IPTV үйлчлэгээ гэдэг маань кабелийн телевиз дээр нэмэх нь одоо гарч байгаа нэвтрүүлгээ ухрааж буцааж үздэг боломжтой. Дээр нь дурынхаа кино, бусад одоо нэвтрүүлэг контентуудыг хүссэн цагтаа ухраагаад татаж аваад үздэг ийм боломжийг бол хэлээд байгаа шүү дээ. 2016 онд хэрэглэн маань бас интернетийн хэрэглэн маань шинэ шатанд гарч ийн гэж хэлж болно. За өөрийн холбооны операторууд маань одоо 4G технологи LTE-гийн үйлчлэгийг бас оруулж байна. Энэ маань бол цаашаа энэ одоо интернет, дата хэрэглэн дээр суурилсан харилцаа холбооны одоо үндсэн хэрэглээний одоо цаашдын хандлага маань ингээд улам хөгжөөд явах нь суурилс тавьж байна гэж хэлж болно. Дэлхийд интернетийн хөгжил гэж байдаг. Интернетийн хөгжил гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр дотроо болохоор бүх юм захимжих одоо мэдээллүүд захимжиж орж ирж байна. Мэдээллүүд захимжиж орж ирэхэд тухайн улсад болохоор одоо индекс гэж байдаг, ITU индекс хэр мэдээлэлтэй одоо тухайн улс иргэн харьцаж байна. Мэдээллийн тийм зооны боловсрал гэдэг нь ямар хэмжээнд байна вэ гэдэг асуудал байдаг. Энийг хамгийн түрүүнд сайн хөгжүүлж одоо дижитал боловсролыг өндөр гаргахын тулд хамгийн түрүүнд захим засаглал буюу эхлээд төрөн захимдсан байх ёстой байдаг. Энэ дээр мэдээж үндэсний дата төв нь болохоор дэд бүтц буюу одоо сав гэдгээр нь бол маш их дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Хоёрдугаар энэ дотор байгаа тэр мэдээлэл, төрийн мэдээллийг
зэгцлэг асуудал руу орж ирж байна. Төрийн мэдээллийг зэгцлэнэ гэдэг нь ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө нэг их сурвалжид үнэн зөв бодит мэдээллүүдийг одоо хадгалах ёстой болдог. Яг ингээд одоо энэ айжмдаа төрийн мэдээллүүд нь айжмдаа ингээд томроод ирэхээр ерөнхийдөө big data буюу одоо их хөгжлийн одоо data architecting гэдэг үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Ийхүү big data буюу их өгөгдлийг ашигласнаар өмнөх ажилдаа дүн шинжилгээ хийж хаан цэцэрлэг эмнэлэг барих шаардлагатайг заавал санал авлаггүйгээр өгөгдөл дээрээ тулгуурлан дүгнэх боломж бүрднэ. Энэ салбарын хөгжил онцлог бол ерөөсөө аль нэг хувь хүнээ гэхээсээ илүү багийн тоглолт гэдэг, хамт олонны бүтээл байдаг, олон одоо цаг хугацааны ийм бүтээлүүдийн донд олон одоо шаналл, бодол энэ бүх зүйлийн донд технологи өөрөө дэмжиж яадаг, гарч байдаг. Технологи өөрөө гараа шууд нэвтэрдэггүй. Дахиад энийг хэрэгжүүлэхэд бол дахиад багийн тоглолт, дахиад олон хүмүүсийн нүүр их хөдөлмөр зүтгэлээр одоо яг өдөр тутмын хүмүүсийн амьдрал руу ирдэг. Тийм учраас энэ салбарт ажиллаж байгаа маш олон одоо манай харилцаа холбооны инженерүүд, технологийн ажилтан ажилчид, мэдээллийн технологийн олон 10 инженерүүд та бүхний энэ нүүр их хөдөлмөр, энэ технологийн хөгжлийн энэ шалтгаанаар улс орны айл өрхийн амьдрал бас үнцээрээ өөрчлөгдөж байдаг. Тэгээд энэ өөрчлөлтөөс бас улс орны хөгжил өөрөө шууд шалтгаалж байдаг учраас энэ их одоо том улс орны хөгжлийн түүчээ болсон энэ ажилдаа улам их амжилт гаргаараа дэлхийн нийтэд гарч байгаа энэ бүх одоо шинэ санал санаачлага, техник технологиудыг бол Монгол нутагтаа хурдан нутагшуулж байгаараа Монголын гэсэн өөрийн бас онцлогтой том шийдлүүдийг, Монголын гэсэн том бүтээн байгуулалтуудыг, Монголын гэсэн том ажил хэрэгүүдийг бол хамтдаа урагшлуулахын төлөө зүтгэцгээе. Монгол Улсын засгийн газрын зүгээс бол салбарынхаа хөгжлийг хангасан энэ бүх зүйлүүдээр бид нар бол болцоотой бүх дэмжлэгээ бол үзүүлж ажиллана. Эргээд өөрөө энэ салбар маань дандаа шинийг бий болгож, дандаа нийгмийн хөгжлөөсөө урд нь алхаж идэг утгаараа энэ хурдыгаа хадгалж бас энэ өндөр бүтээлээ хадгалж явахын энэ үлжитэй өрөөлийг баярын энэ өдөр нийт одоо мэдээллийн технологийн, харилцаа холбооны, радио телевизийн бүх энэ салбарын мянган ажилтаа хүсэн өрөөж байна. Та бүхэн сайхан барилцгаарай. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбарт ажиллаж ирсэн үе үеийн холбоочдоо, инженер техникийн ажилчдаа, албан хаагчдаа, энэ салбараас төрөн гарсан гавьяатуудаа, сайдуудаа 95 жилийн ойн гал халуун баярын мэндийг үүгээр дамжуулан хүргэж байгааг минь хүлээн авна уу. Баярлалаа. Ийхүү орчин үеийн замналаар хөгжөөд 95 жилийг үдэж байгаа харилцаа холбооны салбар дэлхийн харилцаа холбооны чиг хандлага технологийн дэвшлиг эх орондоо цаг тухайд нь нэвтрүүлж хэрэглэгчдэд хүргэж мөн тэднийгээ сургаж иржээ. 2G, 3G технологиг нэвтрүүлж байсан цаг саяханч өрн телефоны операторууд дараагийн үеийн технологи болох 4G LTE-г нэвтрүүлсэн нийгмийн хөгжлөө хурцгаж дэлхийн аль ч улсаас салбарынхаа хөгжлөөр дутахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Бизнесийн болоод нийгмийн хөгжлийг хурцгагч харилцаа холбооны салбар цаашид олон улсын чиг хандлагын дагуу шинэ технологиг үргэлж нэвтрүүлж нийгмийн хариуцлагаа хүлээн ажиллахаа салбарын ажилтнууд иргэдийнхээ өмнө амлаж байна.